Монголын бүтээмжийн төвний жижиг дунд үйлдвэрүүдэд зориулсан чанарын нэгдсэн удирдлага сэдвт сургагч баг бэлтгэх олон улсын сургалтыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ сарын 8-ны хүртэл зохион байгуулагдах уулзалтад манай улсаас 6 Азийн 18 орны төлөөлөгчид оролцож байна. Сургалтын гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд чанарын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж, олон улсын туршлага болон орчин үеийн менежментийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх аргачлалаас суралцахад оршиж байгаамаа. Хөгжингөө орнуудад чанарын тууштай удирдлагын талаар ямар үзэл баримтыг хэрэгжүүлж байгаа, ямар туршлагууд байгаа юм гэдэг талаараа бол нэлээд тодорхой ярина. Мөн Монгол улсад энэ чанарын нэгдсэн удирдлагын талаар юу хийж байгаа, компаниуд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар бид нар бодит кейсүүдтэй танилцах юм байна. Чанарыг дээшлүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх талаар ямар аргачлалуудыг хэрэгжилж байна. Чанарын тууш удирдлагын тухайд бид нар энэ компаниудын сайжруулалтын талаар ямар зөвлөгөө өгч болох уу, юу хийж болохоор вэ гэдэг талаар бид нар энэтэй ярилцаад өгнөлт гаргаад тухайн компаниудад маань өгөх юм байна. Энэхүү олон улсын сургалт 3 дахь жилдээ манай улсад зохион байгуулагдаж байна. Сургалт нь улс орны нэр хүндийг Азийн бүтээмжийн байгууллага болон Аз намхан далайн бүс орнуудын хэмжээнд сурталчлаад зогсоохгүй менежментийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэхийг дэмжснээр бүтээмж инновацийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байгаамаа.